Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн өргөлсөв. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дугаар 91 Төрийн ордон Улаанбаатар хот. Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2235 их Монгол улс байгуулагдсны 820 үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 115 ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан уул уурхай геолог барилга угсралт барилгын материалын үйлдвэрлэл худалдааны салбарт байгаль дээлтэй олон улсын дэвшилтэт технологиг нэвтрүүлэн уул уурхайн нөхөн сэргээлтийг шин шатанд гарган хариуцлагатай уул уурхайг хэвшүүлэхэд манлайлж олон зуун тогтвортой ажлын байрыг шинээр бий болгож эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан үйлдвэрлэл үйлчилгээг бүтээн зогслоосон хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Мон Полимит группийн үүсгэн байгуулагч төр нийгмийн зүтгэлтэн Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Цэдэнгийн гарам жав хүнсний үйлдвэрлэл худалдаа барилга бүтээн байгуулалтын салбарт шилдэг технологиг амжилттай хэрэгжүүлж олон улсад өрсөлд хүйц эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг ханган олон мянган ажлын байрыг шинээр бий болгон импортыг орлох байгаль дээлтэй барилгын материалыг үйлдвэрлэн шин төсөл хөтөлбөрүүдийг хөрөнгө оруулалтаар дэмжин нийгмийн хариуцлагатай манлайллыг үзүүлж үндэсний үйлдвэрлэлийг бэхжүүлэхэд оруулсан хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Тэсо группийн үүсгэн байгуулагч төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан одонгийн дамжин нарт Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж хөдөлмөрийн баатрын алтан соём тэмдэг Сүхбаатарын одонгоор шаган сугай зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлсүх хөдөлмөрийн баатар цолоор Цэдэнгийн гарам жав Мон Полимит группийн үүсгэн байгуулагч Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан одонгийн дамжин Тэсо группийн үүсгэн байгуулагч төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дугаар 92 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын ардын цол хүртээх тухай Монгол улс 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалт
Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1-р хэсэг 15-р зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2235 их Монгол улс байгуулагдсны 820 үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 115 ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан хүүхдийн мэс заслын эмгэгийг онцлох, урьдчилан сэргийлэх зөвлөн туслах, эмчилгээ тусламж үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэн олон мянган хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалахад бодиттой хувь нэмэр оруулж шин залуу эмч нарыг сурган дадлагжуулан мэрэгжлийн эмч нарыг бэлтгэн эмчилгээний шин технологиг нэвтрүүлсэн хөдөлмөр зүтгэл бүтээлч үүсийг нь өндрөөр үнэлэн их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын зөвлөх эмч төрийн шагналд Монгол улсын хүний гавьяат эмч Даш Жамцын авир мэд Монголын тайз дэлгэц хошин урлагийн салбарын хөгжилд өвөнтэй хөв нэмэр оруулж олон 10 кино жүжигийн зохиолыг амжилттай туурван уран сайхны дөрвүүдийг мэрэгжлийн өндөр түвшинд амьлуулан үзэгч олныг соён гэгэрүүлэх үүсэд оруулсан ур чадвар хөдөлмөр зүтгэл бүтээлч амжилтыг өндрөөр үнэлж X-Studios Production жүжигчин найруулагч Монгол улсын гавьяат жүжигчин Иш Доржийн одон чимэг нарт Монгол улсын ардын цол хүртээсвэ. Зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөх. Ардын эмч цолоор Даш Жамцын авир мэд. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэс заслын зөвлөх эмч төрийн шагналд Монгол улсын хүний гавьяат эмч. Иш Доржийн одон чимэг X-Studios Production жүжигчин найруулагч Монгол улсын гавьяат жүжигчин. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2026 оны 7 дугаар сарын 6-ны өдөр дугаар 93 Төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын гавьяат цол хүртээх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 7 дахь заалд Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дугаар зүйлийн 1-р хэсэг 15 дугаар зүйлийн 1-р хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь. Тулгар төрийн 2235 их Монгол улс байгуулагдсны 820 үндэсний эрхчлөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуусны 115 ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа өндөр амжилт гарган их орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан дараах хүмүүст Монгол улсын гавьяат цол хүртээсвэ. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Шагдрын Чадраа академийн физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан физик математикийн ухааны доктор профессор Чимэд сэрэнгийн чимэд дарагчаа уламжлалт ангаах ухаан технологийн хүрээлэнгийн захирал академич ангаахын шинжлэх ухааны доктор профессор
Ажилдвэрийн гавьяат ажилтан цолоор Амиржаны Карива геолог уулуурхан салбарын Ахмад ажилтан физикийн шинжилгээ ухааны доктор Монгол улсын зөвлөх инженер гавьяат эдийн засагт цолоор Лувсан доржийн цэцэг сайхан хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын Ахмад ажилтан Чигжид сүрэнгийн засгийн газрын хэрэг эрхлэх газрын санхүү хөрөнгө оруулалт үйлчилгээний хэлтсэн дарга гавьяат багш цолоор Чамбабаатрын буян хишиг Монголын бурхан шашны төв гандан дэгшлэн хийдийн Дашчомбол дацангийн Монгол бичгийн багш гавьяат жүжигчин цолоор Жамсан жавын Бүрв дорж улсын драмын Эрбийн театрын жүжигчин Даваагийн Бурма чөлөө дуран бүтээлч дуучин Үлзий бүрэнгийн Цэрэн чунд Монгол улсын дуур бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин хүний гавьяатын цолоор Төмрийн Баатар цогт их барих эмэгтэйчүүдийн их эмч клиникийн профессор Төмрийн Цэнд сүрэн улсын 2 дугаар төв эмнэлгийн дурангийн төвийн зөвлөх эмч анагаах ухааны доктор дэд профессор хөдөөжихөн гавьяат ажилтан цолоор лам завын Отхон бат орхон тариа хязгаарлагдмал хариуцлагатай компани захирал
Гавьяат тээвэрчин цолоор иш балдангийн зоригт баатар Шандас транс хязгаарлагдмал хариуцлага компани жолооч Гавьяат уур хаачин цолоор дорж бүрвийн Сүх баатар бор өндөр уулын баяжуулах үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн дарга Гавьяат тамирчин цолоор Баяр Баатрын ган хуйга Монголын волейболын холбооны Ахмад тамирчин Алтан Барс клубын дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Отхон Баатрын сэргэлэн Сагсан бөмбөгийн хасын хөлгүүд багийн тамирчин олон улсын хэмжээний мастер Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Догсмын Одхүү Монгол улсын мастер үсчин дэлхийн шүүгч үндэсний эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч зарлиг буулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлсв Монгол улсын төрийн одон медалаар шагнах тухай дугаар 94 Сүх баатрын одонгоор Пэрэнлэн бүх чулуун Хилийн цэргийн тэг 130 дугаар ангийн Ахмад хилчин бэлтгэл хошууч Хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоор Ойдвийн Мөнхбат Багнуур хувьцаат компани технологийн автомашинын ашиглалтын хэсгийн оператор жолооч Данзан давгийн Балжин ням Дархан уул аймгийн биеийн тамир спортын газрын самбо Алтан гадас одонгоор Жамсран Баатрын сайн байгаламаа засгийн газрын хэрэглэх газрын иргэд олон нийттэй харилцах 11 төвийн менежер
Энх баярын жигнэд дорж Монгол улсын их сургуулийн шинж тэнхимийн доктор, дэд профессор. Ган хоёгийн гэрэл Монголын үндэс визийн ерөнхий захирал. Хөдөлмөрийн хүндэт медалаар Цэвэн Иргэзэнгийн Батбаяр Ботекийн корпорац орон сууц санхүүжилтийн компани хязгаарлагдмал хариуцлагатай компани бизнес хөгжил хариуцсан дэд захирал. Сурмаажавын Ган баяр